За сайн уу манайхаа. За найз нь гэр бүлээ аваад Тайландын Пхукет рүү аялсан аялын бичлэгээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. За бас фэйсбүүктэй бас хадгалчихъя гэж бодлоо. Тэгээд хүүхд маань ч гэсэндээ дараа үзэхэд бас дурсамж болох болоо гэж бодож байна. За Пхукет бол бараг л тэрэлж болцсон юм байлээ дээ. Тэгээ шөнийн Пхукетийг дээрээсээ харахад та бүхэн нар хөвсгөл далайгаа харж байгаа юм шиг бар дотн санагдаж байгаа хоо. За олон цагийн нислэгийн дараа зорьсон газар ирсэн. За өглөөний Пхукет бол үнэхээр үзэсгэлэнтэй. За тэгээ өдөржингөө хүүтэйгээ хамт пүүлдээ усан цэлж өнгөрөөсөн. Тэгээд бид одоо цаашаа амтны хөрөллөө явж олон одоо халуун орны сайхан амьдтыг үзэж сонирхсон. За энэ бичлэгэн дээр бол би одоо айгаагүй юм шиг харагдаж байгаа боловч дотроо бол маш их айцтай байсан. Хүч цаан ч одоо юу гараад ирвэ гэж одоо заан гарч ирэхэд одоо ашгүй юм заан гараад ирлээ. За ингээд заантайгаа одоо бас заан сууж үзэж цаашаа ингээд бид энэ Хууч хотын аялал руу явж ингээд хүүтэйгээ одоо бас цугаатай цагийг өнгөрөөж за дэлгүүр хэсэж шопинг хийсэн байгаа. За тэгээ PPR-л дээр очисон. Залуучууд нь зураг авахулъя гэж зураг авахулахаар хүүхнүүд нь ойрлоод одоо яах ёстойгоо ерөөсөө сайн ойлгоогүй. За тэр хүүхэн шуухан чи яхав. Байгаль бол үнэхээр тасархай. Очоод энэ газрыг үзсэнтэй үнэхээр харамсаагүй. Бүтэн жилийнхээ ядаргааг бол үнэхээр тайлчид ирсэн. За хараа голд тоглож өссөн хүүхд чинь яа зүгээр ах вэ? Энэ хэдтэй бас нэг хэдэн юм үзүүллээ. Тэгэхээр л энэ тэндээс хэдэн хүүхнүүд нь ирээд хараа суучих юм. Аюу зовлонтой. За тэгээ Андаманда усан парк дээр бол өдөржингөө тоглож үзсэн. Энд бол хичнээн цаг тоглосон ч үнэхээр уйтахгүй. Хүүд маань бол үнэхээр хөвгчлөлтэй цагийг бас цугаатай өнгөрөөсөө. За өдөржин тоглосон нөхдөл чи өлсөөд хоол идэхээр шөнийн захыг зорьсон байгаа. За шөнийн зах дээр очиод гудамжны хоолыг нь сонирхож идэж үзсэн. Энэ хоолуудыг идэхэд бол яагаач бидэд бол хоолшихгүй мэлээ. За ямар азар гэрийн группийн лавшаа брэндийг авч явсан юм. Буцтай гуралтай шөлөө идж яваад хүч сэлвсэн хүн чинь за нэг ийм газар л орж яваад шоуцаа. За ингээд яасан бүүмэд маргааш өглөөг нь маш их сүвстэйгээр босч ирж өглөөнийхөө бэлтгэлд орлоо. За Тайландд хийсэн бэлтгэл бол үнэхээр мартагдашгүй маш гайхалтай байсан. Энэ олон мэргэжлийн тулаанчтай хамт бэлтгэл хийж 2-3 цагийг одоо бас үр дүнтэй сайхан өнгөрүүлсэн. За энэ арай чанга өшгөлөө унгаач юу. Уг нэг хүчтэй өшгөлөөгүй. Мань багш ерөөсөө босч ирдгүү. Аавыгаа харсан хүмүүс маань бас хид өшгөлөөд авсаа. За аялын төгсгөлд гадаадад ирсэн хүмүүс эхнэрүүдийн дуртай зүйл юу лээ? Мэдээж шопинг. Маникюр барь гэж харсалж байна. Манай хүүхд байсан байж тээ. Явсан. Тэгээд дэлгүүрийн маникюр шиг суугаад ах юм. Хүү бид хоёр маникюр болж суучмаар санагдлаа л явлаа. Энэ их шопингийн дараа нутгийн зүг хөлгийн жолоос олж нутагтаа ирсэн. Энэ хүртэл найзынхаа бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээ маань үзхийг хүсвэл Facebook хуудсанд маань лайк дарж нэгдээрэй. За баярлалаа. Баяртай.